Мэдлэг түгээж мэргэжлийн хүн цэнийг таниулах зорилготой Edcast подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бидний энэ удаагийн дугаарт мэдээллийн инженерийн доктор Бэлэг Жаргал ингээ оролцож байна. Тэгээд юуны төрөнд өөрлөө хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө ойлоо нэг товчхон танилцуулаад эхлэе. Одоо юу хийж гин, юун дээр ажиллаж гин гэдэг талаас яриагаа эхлэв зүгээр болоо гэж бодож байна. Тийм би бас маш их баярлалаа. Намайг ингээд энэ подкастт урьд оролцуулаад тэгээд ингээд өнөөдөр ингэж бүтээж аваад баярлалаа. Тэгээд яг одоогоор бол би сая 25 оны 7 сард Тайванаас ирээд би олон улсын Улаанбаатар их сургуулийн эрдэмтдийн багшийн хөгжлийн албанд судлаачаар ажилладаг. За тэгээд дээрэс нь яг энэ судлаачийн талаараа зөвлөгөөх зорилгоор тэнд академик судалгааны төвийг байгуулад их сургуулийн багш нар магистр докторт сурж байгаа оюутнуудад зориулаад эрдэмтдийн үйл яаж бичдэг, research paper яаж бичдэг, тэр одоо Scopus Web of Science бүртгэлтэй тэр олон улсын давхар хяналттай сэтгүүлүүдэд эрхэм өгүүл бичиж ингэж нийтлүүлдэг энэ тэр талаараа ингээ хуваараа зөвлөгөө өгөө сургалт явуулдаг. Тим ажил эрхэлдэг байгаа. Улаанбаатар их сургуульд судлаач яг одоо таны гүйцэтгэх үүрэг нь юу вэ? Сайн хэлсэн бас Улаанбаатар их сургуулийн одоо багш нар судлаачд ерөнхийдөө гадны байгууллагууд судалгаа бичгтэн зөвлөх менторийн тэр чиглэлийн үйлчлэг үзүүлдэг гэсэн үг тийм. Манай нөгөө эрдэмтдийн багшийн хөгжлийн албал яг нөгөө багшийн хөгжлөөр тулгуурсан эрдэмтдийн тал дээр тулгуурсан үйл ажиллагаа явуулдаг байхгүй. Тэгэхээр их сургуулийн багш нар гэдэг чинь өөрөө тогтмол үзүүлж явах хэрэгтэй. Тэгээд тийм учраас тэр дундаа миний үүрэг юу вэ гэхээр одоо жишээл олон улсын Улаанбаатар их сургуулийн профессор багш нар байгаа шүү дээ. Олон тэнхмүүд байгаа. Төлбөрийн мэргэжлийн багш нартай ингээм хамтраад эрдэмтдийн өгүүл бичих, зөвлөгөө өгөх, ямар арга зүй байдгийг, ер нь research paper-ыг яаж бичдэг чинь айгүй олон арга зүйтэй онол арга зүй энэ нийлүүлж ингэж бичдэг тэгээд сэтгүүлээ яаж болдгийг олон улсын айгүй олон сэтгүүлүүд байгаа. Тэгээд сайн сэтгүүлүүд өндөр индекстэй, өндөр давхар хяналттай сэтгүүлүүд байна. Энгийн сэтгүүлүүд ч байна тэр дундаас яаж ингээ өөр тохирсныг олзох юм ер нь ингээ тэр болгоныг ер нь ингээ англиар ингээ хайгаал ингээ зөвлөгөө өгвөл тийм байдлаар ихэд ажилладаг. Яг Монголоос ингээ судалгааны ажил ингээ хэвлүүлж байгаа газрууд нь бас өөр байгаа бах нөгөө нэр хүндээ тийм effect factor-аараа нөгөө сэтгүүлийнхаа чанар нь тодорхойлогддог байхгүй. Тэгэнгუთ одоо өндөр impact factor-тай чанартай сэтгүүл маань айгүй өндөр юм шаардлагатай, өндөр давхар хяналттай тийм нөгөө review-рууд одоо бид нар ингээд нөгөө тухайн сэтгүүлийн вебсайтаар ороод ингээд сэтгүүлээ явуулж шүү дээ. Тэгэнгუთ тэрийг ингээд сэтгүүл маань хүлээж аваад тэгэнгутлаа шууд ингээд хэвлүүлчихгүй. Чинь нөгөө давхар хяналттай review-рууд улс орон бүрнээс нөгөө маш юм туршлагатай одоо их сургуулийн багш профессорууд ч гэдэм үү тийм хяндаг байхгүй давхар хянаад. За тэгэнгутлаа тэд нар маань ингээд татгалзаж болно тийм. Эсвэл accept хийгээд авч болно. Тэрэнд ингээд accept хийж ин маань хийлгээд авч ин гэдэг маань айгүй том зүйл байхгүй юу. Нөгөө нэг мэдлэгээ үнэлүүлж जैन те тэр олон улсын тэр өндөр сэтгүүлүүд ингэж авч जैन эрдэмтдийн дэлхийн одоо эрдэмтдийн шинжилгээнд хувь нэмрээ оруулж जैन манай Монголын багш нарын зүгээс гэсэн тийм одоо уусаа профессоруудын үндсэн үүрэг бол тийм байхгүй судалгааны ажил хийх их мэргэжлийн хичээлээ заах тийм ээ тэгээд хажуугаар нь олон улсын нөгөө төсөл хөтөлбөрүүдэд удирдагч болон хамтын байдлаар гүйцэтгэгч байдлаар оролцож тийм ээ өөрийгөө ингээ хөгжүүлэх. Би яг энийг ингээд зэгсдээ дуусгах гэж бодож байна. Одоо гадны их сургуулиуд бол бүгдээрээ судалгааны ажил хэвлүүлэлт, судалгааны чанараараа одоо дэлхийд одоо энэ хүндээ тодорхойлдог шүү дээ. Яг Монголд одоо жишээлбэл ийм судалгааны ажил яг дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүд гарч байгаа хувь ямар хөө байдаг. Монголын энэ судалгааны ажлын энэ үйл явцаар хэр байдаг гэж боддөг бай та. Тэр чанартай одоо сайн байна гэж боддөг бай. Яг тэдэн хувь тоо байдгүй. Ховжилж хийлгэхэд бол би яг сайн байхгүй. Одоо би дөнгөж сая ингээд 7 сар тэрэл ерөнхийдөө 8, 9, 10 сараас л ингээд орж эхэлж байгаа байхгүй. Монголд ирэл тэгэнгუთ би яг Монголын юу тэдэн хувь таймтай гэж яг албан хуваараа бол мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө ингээд надад ирж байгаа одоо багш нараас таваар ингээд ингээ авах гэсэн юм аа ингээд зөвлөгөө авах гэсэн юм аа сургалт авах гэсэн юм аа их мэдсэн тэгэл одоо тэр хүмүүсийн ингээ юунасгаад ерөнхийдөө гадныхыг бодвол манай багш нарын ерөнхийдөө баг талтай. Гэхдээ хийж байгаа хүмүүс бол байгаа тий тэднээс болов үсгэж болохгүй хийдэг бичдэг мундаг одоо тэр хэлтэй чанартай одоо өндөр сэтгүүлүүдэд хэвлүүлдэг тийм ээ одоо гадны профессоруудтай хамтын ажиллагаатай өндөр сэтгүүлүүдэд хэвлүүлдэг тийм профессорууд манай сургуулиуд байгаа. Гэхдээ болвол манайх ерөнхийдөө давхар төвшөнд гэж би харсан. Миний зүгээр харсан өнцгөөс давхар төвшөнд байт юм байна. Тэр өндөр чанартай одоо нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлж байгаа судалгааны тоо бага байна гэсэн үг байна. Тийм. Дотооддоо бол манай багш нар бол хэвлүүлдэг юм байлаа угаасаа. Дотоодын сэтгүүлүүд гэж байдаг. Тэр нь одоо манай шинжилгээ ухааны академиас ингээ индексжүүлсэн ч юм уу зөвшөөрөгдсөн одоо эсвэл сургуулийн өөрийнхөө их сургуулиудын өөрсдийнх нь гаргадаг эдгэрчлийн сэтгүүлүүд шүү дээ тийм ээ. Багшийг хөгжүүлэх зорилгоор гаргадаг.
Тэднэрт бол багш нар маань бичдэг. Олон улсын хэмжээнд одоо тэр өндөр түвшний эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлүүлэх гэхээр яг нэг хэд хэдэн юм шалтгаануудаас болоод чаддгүй мэн. Тий, хийлээ. Тэгээ хамгийн түрүүнд тий. Бид мэдээж англиар бичэнтэй олон улсын хэлд угаасаа англиар бичин тэгэн гот англиар бичгээр одоо жишээлбэл бидний зүгээр хар ярианы англиар бичдэг. Академик хэллэг гэж тусдаа байдаг тий. Нөгөө багш нар маань тэрнээс хамгийн түрүүнд айдаг. Одоо би миний зүгээр харж байснаар манай Монголын багш нар туршлага байна. Гэхдээ улсын хэмжээ стандарт тавиачиж хэл мэлээ ингээд сураад мараад ингээд тэднээс багш нараас аяг их хугацаа шаарддаг юм байна. Тэнгууд өндөр хэмжээний сэтгүүлэх жоохон айцтай байдаг юм байна л да. Тэгээд тэрнээс жоохон шаардлагуудтай одоо өндөр нэр хүндтэй сэтгүүл тэмдэглүүлэх шаардлагуудыг хангахгүй байж магадгүй тийм хэлний шаардлагаас ч болоод ч юм уу магадгүй. Тэгвэл таач одоо маш чухал ажил хийдэг хүн байна шүү дээ тийм. Чин цаашлаад Монгол улсын маш их сургуулиудын нэр хүнд тэгээ багш нарын судалгааны чанар дээр сайжралт гарна гэсэн үг. Өнөөхдөө бол PhD доктороо Тайванд хамгаалсан тийм яг мэдээллийн инженер чиглэлээр. Тэнд хамгаалчаад ягаад Монголд буцаж ирэх шийдвэр гаргасан бэ? Монголд ирсэн чинь хэрэг вэ? Монголд ирэхэд аюу гой байна. Жохон төсөөрсөн байна. Жохон өлөөс төсөөрсөн байна. Монголд ирсэн шалтгаан нь юу вэ гэхээр нэг хэд хэдэн юм шалтгаантай байна л да. Төгснөхийн дараа 2 жилдээ би ингээд энэ тэргээр одоо Америк ч юм уу солонгос ч юм энэ тэргээр ингээд соло айл маягийн жоох ингээд толгоо нөгөө 5 жил ингээд судалгааны ажил ухаал маш олон эрдэмчлэгийн research paper-уудыг уншаал хооронд ингээд бичээл ингээд дахиад ингээд сүлд ингээд жоох ингээд зайлсхийх хандлагатай болдог байхгүй толгоо амраамар санагдал. Тэгэл 2 жил би нэг тэгэж яваал тэгж байхдаа би ингээд энэ тэргээр явж байхдаа бодсон. За ерөнхийдөө юу юм бэ наа? Би одоо энэ сурсан юм аа их орондоо гаргамаар юм байна. Тэр 50-ны багш нар би сурж байхдаа ямар байдгийг харсан байхгүй юу? Тэнгууд манай 50-ны багш нар одоо манай урьдчилан профессор гэдэг айгу мундаг профессор байгаа л да. Одоо Бонжаа сургуулийн. Тэр хүмүүний ингээд жишээнээс харахад л эрдэмтдийн өгүүлэг жилд дор хаяж 3-4 өгүүлэг бичдэг олон улсын хэмжээнд дандаа Scopus Web of Science индекс зүйлсэн сэтгүүлүүд зүгээр ингээд сэтгүүлүүд баг бичдэг тий. Тэгэл зундаа нөгөө нэг сургуулаа төлөвлөл усаа төлөвлөл нөгөө явдаг презентацийн гол нөгөө олон улсын конференцуудад аягүй явдаг. Зүг. Олон улсын бас нөгөө юунууд төсөл аягүй авдаг. Тэгээд нөгөө 50-ны шинжлэх ухааны технологийн хамтраг байдаг шүү дээ. Тэндээс аягүй дотоодын төсөл аавна, олон улсын төсөл аавна. Тэгээд тэрнээсээ ингээд тэр төслөөсөө ингээд өөрөө удирж байгаа магистр докторийн оюутнуудаа ингээд assistant research буюу туслах судлаач болгоод тэгээд тэднэртэй ингээд цалин ингээд би одоо тэндээс бас авдаг байлаа л да тий. Ингээд сар болго ингээд цалин болгоод нөө судалгааны төслөөсөө тий. Тэр профессоруудын тэр үйлдэлүүд нь юунд нөлөөлдөг вэ гэхээр тухайн их сургуулийн нөгөө чанар тий дэлхийн хэмжээнд үнэлэгдэх тий шилдэг их сургууль болох чанарт ингээд нөлөөлөд нэмэгдээд идэв юм. Тэгмүүд их сургуулийн профессор чи ийм байт юм биш үү гэж би тэр хүнээс олж авчихсан байна. Гол нөлөөтэй хүмүүс юм байна шүү дээ. Тий. Ялангуяа дээд боловсролын салбарт тий жишээлбэл Азиатаа ингээ өрсөлдөж болно шүү дээ тий. За дэлхийд биш юм а гэхэд одоохон дэлхийд биш юм а гэхэд Азиатаа өрсөлдөж болно шүү дээ. Тэгмүүд Азиатаа өрсөлдөх энэ их сургуулийн хамгийн гол шалгуур нь тэр эрдэмтдийн өгүүлэл олон улсын төсөл байдаг юм байна. Энийг энэ профессор багш нар ингэж авч явд юм байна. Тэгэхээр манай Монгол арай жоохон дагуур байт юм байна. Тийм муу гэж байгаа юм шүү. Мэдээж хийж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэдний би үгүйсэхгүй. Манай мундаг профессорууд академич зөндөө байгаа тий. Энийг ингээ хөгжүүлээ явж байгаа, аваад явж байгаа, өдий бол аваад явж байгаа. Гэхдээ арай жоохон дагуур байт юм байна. Тэгэнгүүт энийг би энэ харсан өнцгөөсөө, сурсан өнцгөөсөө хөгжүүлж болох юм байна гэж бодсон. Тэгээ би өөрөө залуу байна. Тийм учраас жоохон ингээ туршлага авъя. Монголдо ирээд. Одоо жишээл би ингээл эрдэмтдийн өгүүл ингээл бичээл багш нартай явдаг шүү дээ. Тэнгуут миний ингээд CV-ний тэр нөгөө юу ингээд айгу хүчтэй ингээ өсөд байгаа байхгүй эрдэмтдийн өгүүл. Миний CV-н дээр ингээл эрдэмт олон улсын юм ингээд байгалаа. Тэнгуут энэ маань одоо би 10 жилийн дараа өөр ингээд гадаадын их сургуульд ингээд лекчер маягаар профессор маягаар тэд профессор маягаар би очиход надад тэр айгуу том юм туршлага CV болж байгаа. Зочин профессорын тэр очиж ажиллаад дахиад тийчнээс шинэ Монголд авч ирэх юм уу. Тийм эсвэл ингээд Монгол гадаадын хавьд явдаг ч юм уу тий. Ерөнхийдөө миний тийм ирээдүйн хараад нэг тийм байдал та. Таны нөгөө CV-нүүдийг харахад судалгааны ажлууд нь хвчлэн яг боловсролын тал руу байгаа. Тий. Тэр дундаа одоо энэ суралцсан зан төлөв, зайны сургалт тий, e-learning за тэгээд боловсролын технологи EdTech тал руугаа ирнэ судалсан байгаа. Тэгээд ягаад яг энэ тал руугаа ирэн судлах болсон бэ? Докторт очивол за судалгааны сэдвч юу вэ гэж тэгэхэд би бодсон. За одоо өнөөдөр хүртэл би ер нь аль чиглэл рүү илүү явчих тий. Аль чиглэлийг илүү сонирхолтой явчих гэхээр яг боловсролын технологи тэгэл тэрийгэ цаашаа ингэ судлах сургалтын аналитик, зан үйл, сурах зан үйл, за тэгээд зайн сургалт монголт тэр гэж ингэ явчих байгаа. Тэгэл би ер нь за энэ сэдвэр надтай илүү ойрох юм байна гэж бодсон. За энийг би яг энэ нөгөө нэг суралцсан зан төлөв дээр зайны сургалтын дээр тэн дээр үндэслээд ер нь бол юу ярьж байгаа. Тэгэхээс өмнө таны нөгөө докторийн
судалгааны ажил байгаа шүү дээ. Тэр судалгааны ажлынхаа яг гол одоо мэдээж тодорхой хэмжээний нэг асуудал байсан байх, аль эсвэл нэг болохгүй юм байсан байх. Тэрэн дээр судалгаа хийсэн байх тийм. Тэрийг нэг товчхон яриад үр дүн юу байсан энэ талаар хоёул ярьч. Одоо тэр миний докторийн ажил маань болохоор яг л энэ чиглэлтэй холбоотой одоо нэг зайн сургалт те суралцах зан үйл одоо оюутнууд ер нь зайн сургалтанд суухад ямар зан үйл гаргадгийг багш нар юун дээр анхаарах гэсэн. Зайн сургалт чи өөрөө нөгөө нүүр тулсан face to face биш. Тийм учраас үр дүн нь танхимын сургалтаас илүү жоохон даагуур байх хандлагатай. Тийм угаасаа тийж хөндлөлттэй тийм. Яг тэр нөлөөг судалсан юм биш. Яг тэр нөлөөд тэрийг судалсан баг. Тэгэнгүүт их сургуулийн багш нар маань одоо ялангуяа тэр 50-нд чинь open edu гэдэг онлайн сургалтын юу байхгүй юу? Платформ байхгүй юу? За. Open edu гэж юу гэж зайн сургалтын юмдаа ингээд тавьдаг. 51 оюутнууд ингээд сурдаг байхгүй. Тэгээд тэн дээр ингээ манай профессорын хичээл мичээл байдаг байхгүй. Профессор ингээ өөр яг нөгөө програмчлалын хичээл дээр ордог, софтвер инженерийн хичээл дээр ордог байхгүй. Тэгээд тэн дээр би ингээ дүн шинжилгээ энэ төр хийжсэн байхгүй яг тэр нэг кейс судалгаан дээр. Тэгээд тэднэрт тийм минээс ингээ хатаач хахад ерөнхийдөө аюул олон бэрхшээлүүд идэв юм байна. Танхимын сургалтаас илүү зай сургалт аюул олон бэрхшээлүүд идэв юм байна. Тэн дээр ингээ өөх зөвлөгөөнүүдтэй шийдлүүдийг гаргаж ирэх гэж болох юм байна. Гэт тэгээд тэр сэдвийг сонгож байсан. Тэгээд миний диссертаци ажил чинь ингээ 2-3 бүлэг юм судалгаанаас бүрддэг. Чаптердаас бүрддэг байхгүй. Тэгэл эхний судалгаа нь юунаас бүрдэж байна вэ гэхээр зай сургалтын одоо яг тэр суулгах зан үйлийн талаарх олон улсын хэмжээнд гарсан судалгаанууд байгаа шүү дээ. Тэднийг ерөнхийд нь ингээ одоо 10 жилийн сүүлийн 10 жилийн хугацаанд review paper гэдэг шиг. Paper одоо жишээлбэл paper бичих чинь нөгөө дотроо хит хитэн төрөлтэй байдаг. Review paper, research paper, case study, conference paper гэх мэтчлэн төрөлтэй байдаг байхгүй. Тэгэнгүүт одоо жишээлбэл би тэр review paper маяг юм байсан байхгүй. Тэр нь тэгээд сүүлийн 10 жилд ингээд нөгөө нийлэгдсэн олон улсын өгүүлбэрүүдийг хооронд нь харьцуулаад дүгнээд нэг дүгнэлт гаргаад тэгээ 2 3 4 дахь хэсгүүд нь болохоор дандаа яг өөрийн хийсэн профессортойгоо хамтарч хийсэн 51 сургуулийн оюутнууд дээр ингэж асуулга авсан статистик аргаар ашигласан тэднийг ингэж нийлүүлээд ингээ 2 3 4 бүр чаптер болгоод хийж ингэж гаргаж ирсэн. Тэгээд тэндээс яг зайн сургалтанд хамгийн анхаарах ёстой зүйл нь өөртөө амар ихтэй байх хэрэгтэй. Би чадна гэсэн. The self confident өөртөө ихтэй байх хэрэгтэй. The self motivation буюу өөрийгөө сэтэлжүүлж авах хэрэгтэй. Улаанбаатар их сургуульд одоо манай эрдэмчлийн албаны дарга хамарсна гэдэг хүн байдаг байхгүй. Тэр хүнтэй одоо би хууль зүйн салбарын боловсролын судалгаа хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэн дээр бас юу гарчсан гэхээр жишээлбэл хуулийн сургуулийн оюутнууд сониуч байх хэрэгтэй юм байна. Тийм ээ сониуч байх нь одоо тэднэрт хамгийн том ингээ сурах түлхэж болт юм байна. Гэхдээ ийм юмнууд ингээл зан үйл талаас нь гарч ирсэн дүнэлт гаргаж ирсэн зөвлөгөө референс болгож гаргаж ирсэн те жишээлбэл цаашдал их сургууль за тэр хөтөлбөр авсруулж байгаа одоо боловсролын яамч гэдэг юм уу те тэднэрт ингээ референс болгож энэ хүүхдүүдийн энэ тал дээр анзаарвал хүүхдүүд маань явах юм байна. Цаад та нөгөө нэг суралцсан аналитик гэдэг дурдлаа шүү дээ тийм. Үргэлж яг энэ чинь нөгөө нэг этик, e-learning ингээ зайнаас сургалтын дээр энэ аяг хурц чухал байх тийм. Үргэлж дата дээр үндэслээд шүү дээ. Жишээлбэл нэг онлайн сургалт руу хүүхд логин хийж ороод хичээлүүд байна да. За эхний хичээлийг үзээд ингээ явж байгаа таана болоод ингээд яаж юм те бүр ингээ хайчиж जैन. Тий. Энэ тэр одоо зан үйлүүдийг та хэд бүгдийг нь судалж шинжилээд за энэний цаад шалтгаан бол магадгүй тэр хичээлийн хувьд ийм одоо шалтгаанууд байсан юм байна. Эсвэл програмууд ийм шалтгаанууд байсан юм байна. Тэгвэл бид нэр үр хөнөөлөө үр дүнгийн сайжруулахын тулд нэг ийм арга програм дээр ингэж анзаарах хэрэгтэй байна. Тий. Энэ судалгааг л та бүгдөө хийдэг гэсэн үг. Ингэж анзаарах хэрэгтэй байна. Гэх мэтчлэн одоо жишээл тэр онлайн системийг, нэмээ сургалтын системийг хийж байгаа бас нөгөө хүмүүс байгаа шүү дээ, тийм ээ. Тэр хөгжүүлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг IT хүмүүс ч юм уу байгаа. Тэднэрт ингээ референс болгох зорилготойгоор ерөөхдөө юм чдэг байхгүй. Тийм байна тийм. Яг түрүүнд хэлсэн яг онлайн одоо сургалтын систем, зайны сургалт бол яг ингээ уламжлалт одоо танхимын сургалтын системээс бол яалтчгүй. Айгүйх бэрхшээлтэй. Бэрхшээлтэй. Нөгөө талаа бид нар бас хинч чадахгүй зөндөө зүйлүүд байгаа шүү дээ. Тухайн сурагч жишээлбэл яг ороод хичээлээ боддоор ингээд үнэхээр хүсэл эрмэлзэлтэй хинч юм уу? Аль эсвэл зүгээр л нэг оролцоод явж байна гэдгийг бид нар одоо хинч чадахгүй тий. Магадгүй одоо та хэдийн маань судалгаа бол энийг тодорхой төвшөнд дата анализ тэр өгөгдөл дээр нь сольж тодорхой нэг арга зам шийдэл гаргах боломж байгаа юу? Байгаа. Тийм байгаа. Одоо жишээлбэл одоо тэр зайн сургалтыг одоо таны яг сайн хийснээр те хянаж чадахгүй гэж байна те. Тэгэхээр тэрийг яаж хянах арга байна уу гэхээр за ерөнхийдөө зайн сургалтын судалгааны датад болохоор за ерөнхийдөө 2 аргаар байж болно.
За. За тэгэнгүүт нэгдүгээрх нь яа нүг гэхээр асуулга гаргаар байж болно тийм ээ. Тухайн оюутнаас ингээ асуулга аваад одоо энэ систем нь яг ямар ингээд хаалт юм болохгүй нүү гэх мэтчлэн ингээ асуулга гарга байж болно. Questionnaire гэдэг юм шиг. Хоёрдугаар нь юу гэхээр яг нөгөө оюутан маань одоо ингээд систем нэвтрхээс ахуулаад ингээд нөгөө нэг click stream гэдэг ингээд нөгөө тавшилт хийгээд байгаа шүү дээ. Тэрүүгээр яг нөгөө оюутнуудын хандлагыг гаргаж ирдэг. Зан төлөв хандлагыг тийм. Тань судалгаанууд дээр яг ийм одоо суралцгын аналитик ашиглаад тухайн суралцагчийн зан төлөвийн шинжилээд те. За яг ийм одоо шийдэл гаргавал ерөнхийдөө энэ платформ сайжрах юм аа нөгөө талдаа оюутнуудыг идэх одоо оролцоо нэмэгдэх юм байна гэсэн тийм нэг юу байгаа юу? Тий яг үр дүн гаргасан юм байгаа. Одоо дэрэг ингээд зөвлөмж байдлаар гаргаж ирдэг байхгүй юу? Recommendation байдлаар. Шууд ингэн шүү гэсэн зүйл. Шууд ингэн шүү гэсэн байдлаар. Тэр чинь нөгөө нэг ерөнхийдөө ингээд судалгаа ингээ хийгээд датагаа цуглуулад тэр популяр програмууд одоо SPS ч юм уу тий PLSM ч юм уу статистик програм руу оруулаад үр дүнгээ гаргаад тэр тоо одоо жишээлбэл статистик маягаар тоо үр дүн гарлаа гэх тэр үр дүнгээ үр дүн дээрээ тайлбарлаад ингээд feature recommendation гаргаж ирдэг байхгүй. Хилдүүлэн гаргаж ирж тэгэж ингэж тавьдаг. Paper маань ерөнхий бүтсэн тийм байхгүй юу. Тэндээс нөгөө багш нар маань судлаачид маань ингээ уншаад ингэж болох юм байна шүү дээ. Ийм зөвлөмж гарсан юм байна. Судалгаан дээр үйлчлэл. Бас нэг сонирхолтой миний нэг үр дүн нь байсан гэхээр яг тэр нөгөө зайн сургалтанд сууж байгаа одоо онлайн програмчлалын курс байгаа байхгүй юу. Сая нөгөө багшийнхаа юун дээр оюутнууд дээр жишээ авсан гэж ярьсан шүү дээ. Манай багш маань нөгөө яг software engineering програм хангамж чиглэлийн хичээл ордог. Тэгэнгუთ тэр онлайнаар ордог гэсэн байна. Тэгэнгуთ тэр жишээл онлайн програмчлалын хичээлийн кейс дээр тийм ээ эхний 2-7 хоног оюутнуудыг мотивацжуулах нэг чухал гэдэг. Тэр хэсгийг ингээд даваад ингээд мотивацтай ч юм уу тийм давчих юм бол одоо цаашдаа ингээд файнал хүртэл нь явах илүү боломжтой байд юм байна. Оюутнуудын зайн сургалтанд оролцож байгаа оролцоог engagement буюу нөгөө төрөл одоо цаан мөлийн оролцоо, тань мэдгэн оролцох ингээд хуваадаг байхгүй. Тэгэнгუთ тэр оролцоонуудаас илүү юу чухал байна уу гэхээр тэр тоглоомын аргаар сэтэлжүүлж болох юм байна ч гэдэг юм уу тийм тест мест маягийн ингээл тохиогоол эсвэл нэг хөнгөн тоглоом маягийн тэр мөр нэг чухал байт юм байна гэж ерөнхийдөө тийм жишээлбэл тийм дүгнэлт энэ төр гарч ирсэн. Аюул зөвлөмжөд гардаг л та. Тийм. Тэгвэл сүүлийн асуулт нь яг энэтэй холбоотойгоор ингээд зайн сургалт угаасаа л энэ ягаад би нэг яриад юм сүүлийн үед угаасаа л энэ топ тийм сэдв болчлоо шүү дээ. Энэ бол магадгүй танхимын сургалтаас илүү онлайн өвшилж хандлага нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр том сургуулиуд ч гэсэн иймэрхүү юмнууд гаргаж байгаа тийм. Монгол ч гэсэн иймэрхүү зүйлээс нэмэгдэж байгаа. Таны хувьд яг зайн сургалт ил өөрнө энэ дээр гарч байгаа нэг 2 3 одоо яг маш сайн ингээ анхаарч үзэх хэрэгтэй зүйл гэх юм бол юу вэ? Магадгүй сая таны хэлсэн тэр ихний одоо тэр зааж байгаа багш нар бол ихний хэдэн хичээлийг маш сонирхолтой байдлаар юм багшаас хамаарах гэдэг шүү дээ. За ийм байж болох юм байна. Тэгэхэд өөр нэмэхэр юмнууд байна. Магадгүй нөгөө нэг технологи талаас тодорхой хэмжээний шийдлүүд оруулж өгөх байх. Нэг асуулаад зохистой юу үгүй юу? Яг таны судалгааны одоо энэ юу хамааралтай юу? Технологи талаас гэхээр би ерөнхийдөө технологи талаас нэг их тэгж судлаа. Дандаа л ерөнхийдөө суралцагч талаас нь судалдаг байхгүй юу? Зөв. Тий, суралцагч юм ер нь ямар хандлагатай тий. Тэр суралцагчийн хандлагын үр дүн багш нар их сургуулийн боловсруулагчид тэгээд одоо жишээлбэл тэр зайн сургалтыг хөгжүүлж байгаа тэр одоо IT тэр хүмүүс тийм ээ тэднэрт ингээд зөвлөмж ингэж гаргаж өгдөг. Тэр хүмүүс тэрийг ашиглаад програма тухайн зан төлөвт тохиолдоод тий одоо контент тал дээр тэгж анхаармаар юм байна гэж байна. Яг нөгөө технологи талаараа гэхээр би тэр талаараа ерөнхийдөө бол нэг судалгаа хийгээгүй болохоор яг тийм юм тэр технологи дээр тэгж анхаарах гэж бол хэлж чадахгүй. Тэг магадгүй сүүлийн нөгөө онлайн сургалтуудыг хүмүүс бол нэг үр дүнгүй үздэг болсон. Яг гол асуудал бол нөгөө талдаа контент бүтээж байгаа тэр багш нарын хичээллийг одоо заах арга барил гэдэг ч юм уу тэр тал дээр анхаарах хэрэгтэй болчихж байна. Ер нь бол зайн сургалт нэг талдаа ингээд багш контент нь нөгөө талдаа суралцагч байх шүү дээ тийм ээ. Тэгэнгუთ би яг тэр суралцагч талыг нь илүү баримталж нөгөө талдаа суралцагч талыг судлаад нөгөө талдаа зөвлөмж өгөх байдлаар бичдэг байхгүй юу? Зөв. За. Ямар ч гэсэн судалгааны үед ийм байд юм байна. Та бол анх яг радио телевизийн инженер тийм энэ чиглэлээр ингээд суралцаад төгсөөр ингээд ажиллаж ирсэн. Яг ийм мэрэгчл ямар мэрэгчл байдгийг, ямар чадвар шаарддаг төгсөөд юу хийж болдго юм бэ? Тийм талаараа нэг тайлбарлаад өгч. Яг намайг төгсөж жил хамгийн азтай нь тэр манай сургуульд юу хайсан байхгүй юу? Японы хөрөнгө оруулалтаар телевизийн бүтэн телевизийн студи байгуулагдаад тэгээд тэр студид угаасаа нөгөө инженерийн ордоо гарч ирж байгаа юм чи тэр нөгөө техникүүдийг ажиллах. Тэгээд манай тэр захирал одоо тухайн үеийн захирлын их авахлан багш маань та ингээд чи ингээд ажиллаж болох уу гэд
ажиллах уу тэгээд ингээд ажиллажсэн байхгүй. Тэгээд тэнд би бас яг юу гэдэг юм бэ? Яг л тэр хийдэг байсан. Багш нартай ингээд одоо багш нар маань ингээд цаг-цагаар хуваараар ингээд хичээл ордог. Тэгээд хичээл ордог. Тэгээд янз бүрийн найруулга хурлын мэргэжлийн хичээлүүд нөгөө яг тэр дээр ордог. Тэгэнгუთ би ингээд нөгөө тэр хичээл орохоос өмнө бүх юмыг ингээд бэлдэж өгөөл ингээд заалахын залгаад асаагаал яг ингээд багшийн оюутнууд суугаал ажиллахад бэлэн болгодог. Коннект дарахад бэлэн болгодог тийм. Тэгэл янз бүрийн явдал гэмтэл гарвал тухайн үед нь гэлс очил нэг юм заримдаа ч ингээл гагнуурын алхам барайл те шууд ингээл нөгөөдгөө ингээл газ ингээл гагнуураараа ингээл хийгээл хорон залгаал засаал те тэгэл сквал янз бүрийн асуудал гарвал кабель маблийн солиод ч юм уу те хорон залгаал тухайд тэгээд тийм өөрчлөлт гардаг байсан. Тэгэж би наах те бас тэгж 6 жил одоогоор кино телевиз медиа урлагийн сургуульд ажилласан. Тэгээд би маш их юм сурсан. Тэгээд тэр кино телевиз медиа урлагийн сургууль бол миний анх нөгөө амьдралд хөл тавих тэр гарааг гаргаж өгсөн. Миний тийм анхны сургууль байхгүй. Одоо сүүлийнх бол яг мэдээллийн инженерийн чиглэлээр тийм. Яг миний мэдээллийн инженер гэхээр миний ойлголтоор бол энэ хүмүүс бол өвчнө хөгжлөлтөөр ажилладаг хүмүүс байх. Тэгээ хөгжлөлт цуглуулаа, шинжилгээ, тэгээ үр дүн гаргаад ингээд. Тэгээ энэ мэрэгжил та яг доктор хамгаалсан тийм. Докторийн чиглэлээр хамгаалсан. Энэ хүмүүс ер нь юу ямар мэрэгжил юм бэ? Ямар хэрэгтэй юм бэ? Тэгээ оюутнууд ер нь яагаад сонгох ёстой юм? Энэ бол үнэхээр чухал мэргэжил. Угаасаа тэгээд ерөнхийдөө хүмүүс мэдээллийн одоо компьютер сайенс, мэдээллийн инженерийг ерөнхийдөө маш чухал одоо ялангуяа өнөө үеийн техник технологи хөгжиж байгаа тий. Зайн харилцаа холбоо хөгжиж байгаа юм аягүй чухал гэдэг хүмүүс мэдж байгаа. Жишээлбэл одоо би миний яг мажор чиглэл нь болохоор миний департамент бол хариуцлага департамент болохоор компьютер сайенс информашн инженеринг байсан байхгүй. Компьютер шинжилгээ ухаан мэдээллийн инженер. Тэгээд тэнд ингээд яг хуу яадаг гэсэн бэ гэхээр ингээд оюутнуудыг магистр доктор одоо бакалаврыг би сайн мэдэхгүй байна л да. Бакалаврын оюутнуудтай хамт байж байгаа учраас магистрийн оюутнуудтай доктор оюутнууд ингээ хамт ингээ суугаал ингээ ерөнхий хичээл мэдлэг үздэг гэсэн байна. Тэгэхээр ингээ ерөнхийдөө чиглэл чиглэлээр нугаач мэдээллийн инженер ингээ лабораторитой тэр лабораторитой оюутнуудаа ингээ яг аль мэдээллийн инженер одоо компьютер сайенс өөрөө айгу том нэг юм нэр том юм. Унгуу дотроо төр чи ингээд салбараараа ингээд чиглэлээр хуваагддаг байхгүй. Софтвер инженер ч юм уу те мэдээллийн дата инженер ч юм уу ингээд цаашаа ингээд big data мата гэдэг хорц тэнгууд оюутнуудаа яг тэр чиглэлээр ингээд 50 манай тэр сургууль маань ингээд лаборатори үзгээд тэгээ ингээд хамтдан ингээд суулгадаг одоо судалгаагаа хамтдан хийлгэж гэсэн. Тэгээд би болохоор яг програмчлалын чиглэлийн нөгөө манай профессор маань өөрөө програмчлалын чиглэл боловсролын технологи зайн сургалт одоо нийлүүлээд програмчлалын чиглэлийг манай профессор бас судалдаг. Тэнгуут тэр профессорынхаа лабораторийн тэр яг програмчлалын софтвер инженерийн лабораторид байдаг гэсэн. Тэгээд тий одоо жишээл тэн дээр яг юу хийдэг вэ гэхээр яг нөгөө код бичдэг тий. Код бичдэг, аппликейшн хөгжүүлдэг, тийм ээ одоо систем хөгжүүлдэг. За тэгээд одоо тэр яг одоо жишээл зайн сургалтын одоо тэр системүүдийн тэр цаад нарийн ширээнийг ингэж яадаг тийм ээ. Өгөгдөл дээр ажилладаг тийм. Оюутнуудын тэр их өгөгдөл дээр ажилладаг. Тэгээд тэрийг судалгаа хийдэг. Тэгээд тэр програмчлал ямар нэгэн төсөлд ингэ оролцуулаад төсөл дээр ингэ үр дүнгээ гаргаж аваад байдаг. Тийм байсан. Тэгээд та магадгүй нөгөө яг доктороо хамгаалсан болохоор доктор чинь нөгөө нэг бакалавр шиг ингээд бас өөр судалгааны чиглэл рүү тал руу доктор нөгөө яадаг болохоор магадгүй сайн яахгүй байгаа. Тийм. Таныг судалгааны чиглэлж болохоор EdTech тал руугаа төвлөсөн шүү дээ боловсролын технологи тал руугаа. Тэгээд програм бичдэг. Тэгээд би энэс юу хэлэх гээд байна вэ гэхээр жишээлбэл софтвер инженер болохоор яг тэгж явд юм билээ. Яг ингээд програм бичдэг. Тэрийг ингээд софтвер инженер гэж юм хэд ингэж нэрлэдэг. Докторийн хичээл гол зорилго нь юу гэхээр 20 эдэн кредит сурах. Яг нөгөө мэдээллийн инженер, софтвер инженерийн 20 эдэн кредит хичээл үзээд тэгээ үлдсэн 20 эдэн кредит хичээл жил гарна л үзэж байгаа юм да гэдгийн хичээл. Тэгээ үлдсэн 3 жил хагас нь би дандаа ерөөсө судалгаан дээр төвлөрсөн байхгүй юу? Яг сонгосон сэдвийг. Тийм, сэдвийнхаа дагуу нөгөө судалгаан дээр төвлөрсөн. Тэгэхээр би яг тэр мэдээллийн инженерийн яг нөгөө хичээлүүд ингээл хайлт ингээл үзэл да яг ийм хичээлүүд өгд юм байна да яг ийм байна гэл тэгээд би дуусгачихсан байхгүй хичээлийг нь. Мэргэжил сонголт дээр юу гэдэг яг энэ мэдээллийн инженер чиглэлээр ингээд сурах байгаа хүмүүс бол та сайн нөгөө хичээлүүд нь ингээд орж исэн гэж байна. Тэгэхээр бүгдээрээ л хвчлэн тоос байна шүү дээ. Хичээлээ заагдчих тийм математиктэй сайн байх. Тооцоолол сайн байх хэрэгтэй. Тэгээд ер нь би бодсон бас хэлтэй байх хэрэгтэй. Одоо яг програмчлал бичгээд тийм ээ програмын суурьтай байхад одоо яг нөгөө код бичгээд англи хэлний суурьтай байх хэрэгтэй.
Үгүй бүх мэдээлэл нь тэмдэг байна. Тийм. Ийм чадварууд. Тэгээ яг жоохон яг мэдээллийн сэтгэлгээний дараалтай гарах. Тэр чинь айгүй юм дараалтай. Жоохон алдаа гарахад одоо алдаа заагаад явдаггүй, програм маань явдаггүй тийм асуудал байдаг байхгүй. Тэгэл тэр чинь нөгөө лог сэтгэлээр за яг аль дээр нь алдчихв. Яг ямар үе шатан дээр нь алдчихв гэл нөгөө юугаа алдаагаа хайгаал гэх мэтчлэр нь код бичнэ гэсэн айгүй хэцүү үйлчлэлтэй тийм. Тэгээд яг одоо та доктор хамгаалсан ингээд докторийн төвшин ингээд суралцаар ирнэ. Хэр байд юм бэ? Хэр стресстэй. Тий. Одоо төвшин бэ те доктор. Магистр бол яг би магистр 2 жил ингээд сураад доктор 4-5 жил ингээд яаж те. Анхнаасаа бүр нэг сэдв барьж аваад тэрийг нэг 3 жил хүртэл ч юм уу ингээд судлаад ингээд явж шин. Хөвчлэн юу гэдэг доктор сурж байгаа хүмүүс цаашлаад яг тань шиг судалгааны ажил илүү төвлөрөх зорилготой доктороо сураад нөө эсвэл нь доктороо сурахын зорилго юу юм бэ? Тийм ерөнхийдөө яг ингээд академик судалгаа чиглэл рүүгээ төвлөрөх одоо ингээд явах зорилготой болвол ерөнхийдөө докторт сурах юм байна гэж ойлгож авсан. Одоо цаашаа чөлөөлөд ингээд их сургуулийн багшаар ажиллах тийм. Энд чи одоо яг академик судалгаа юм байгаа байхгүй. Тэгээ их сургуулийн байгууллагад ажиллагчдын хувьд яг доктор төгсөх юм гэж бодсон. Тэгээд докторт ер нь сурахад ер нь бол аюу хэцүү. Одоо жишээлбэл анх бол би докторийнхаа яг юуг мэдэхгүй л явсан байхгүй. Юу байдаг юм бэ? Одоо яг нөгөө мөн чанарыг нь мэдэхгүй явсан байхгүй. Яг ямар ч хэлсэн сурах юм байна. Тэг ямар ч нэг хичээлүүд 4 жил сурах. Мэдээллийн инженер одоо департаментд орсон. Одоо тэгээ энүүгээр ингээд доктор 2-7 жил 50 ийм шалгуур юутай байсан байхгүй. За тэгээ ямарсан макс 7 жил болох юм байна. Минимум 2 жил болох юм байна. За энэ хооронд ингээд хичээлүүд ямарсан үзэх байх тийм ээ. За тэгээ код мод бичээд ийм хичээлүүд үзэх байх. Тэгээ яг учир утга нэг юу ингэж мэдэхгүй явсан. Тэгээд ямарсан нөгөө төвшингөө би чинь нөгөө магистр төгссөн болохоор төвшингөө ахиулах зорилгоор явсан байхгүй. Тэгэл би чинь яг ороод очиод тэгэл нөгөө удирдагч багш нартайгаа уулзаал тэгэл тэгэнгუთ нөгөө багш нар манаас асуужсэн байхгүй. За чи судалгаа өмнө хийжсэн үү? Ямар судалгааны арга зам мэдхүү? Тэ? Эрдэм шилжгээний өгүүл гэж чи юу гэж бодож байна? Гэл ингээл хамгийн анхны нөгөө нь ингээл асуултнууд дээр ингээл манай хоёр профессор ингээд суудсан тэгэл асуугаал надаас ингээл асуусан. Тэгэл би нэг өөрийнхөө төвшөнд ингээд урд нь шүтээс ингээд суусан. Тэгэл өөрийнхөө төвшөнд гítэлт чинь бас даврагаас тэ хариулаад тэгэл за гэл. Тэгэнгუთ ингээл багш ингээл нөгөө хоёр багш за одоо ингээл дараа төлөвлөгөө гаргана. За тэгэнгуთ хамгийн ихэнд юу яа хэдүүлээ ингээд гурлаа ингээд нийлээд review paper сая би хэлсэн чинь review paper гэдэг нь нөгөө маш олон одоо нэг сэдв барьж аваад тухайн сэдв дээр хэвлэгдсэн одоо сүүлийн 10 жилийн ч юм уу чи одоо хэдэн ч paper гарч ирсэн 1000 ч paper гарч иж болно. Одоо өгүүл гарч олон улсын өгүүл англиар гарч иж болно. Лайскол 7-8 гарч иж болно. За тэгэнгუთ тэднээсээ бүгдийг ингээд нийлүүлээд бүгдийг нь уншаал нэгтгээл тэг хасахын хасаал оруулаад ингээд дүгнэлт гаргаж ирээд тэгээ ингээд зөвлөмж ингэж гаргаж өгдөг. Тэр review paper гэдэг байхгүй. За тэрийг энийг л тэгэл нэг сэдв аваад за чи ийм ингээд юунаас олон улсын мэдээллийн нөгөө нэг сангууд байдаг байхгүй. Тэр өгүүлбүүд ингээд байж идэг. Тэр олон улсын өгүүлбүүд мэждэг. Тэгэл тэндээс чи ингэ гараа гэл. Тэгэл тэндээс нэг ингээл өгүүлбүүдээ олж аваад тэгэл ингээл байсан чинь 100% өгүүлэл гараад тэр тийм аа яг тэр сэдвчээс орсон. Тэгэл нөгөөдүүлээ чи ингээл англи тэр академик хэлэхтэй тэр айгу бас хэцүү байгаа шүү. Хүнзэгчнээ ингээд би шалгалтандаа ингээл тэнцэл хэлний оноотой ингээл очиж байгаа ч гэсэн яг нөгөө академик тэр юу шууд ингээд орно гэдэг чинь надад айгу хүндэс. Тэгэл ингээд бүгдийг ингээд нэг бүрчлэн уншаал тэгэл нэг амар том Excel дээр ингээд хүснэт ингээд нийлүүлсэн. Тэгэл тэр нэг хүсгтэн дээр ингээд шалгууруудыг харуулаад за аль улсынх юм бэ? Ямар оролцогчд байна? Одоо 10 жилийн хүүхдүүд байна уу? Сургууль оролцогчдын participants нь ямар төвчнийх байна? За тэгэнгუთ ямар арга гэсэн бэ? Статистик арга байна уу? Чанарын арга байна уу? Асуулгын арга байна уу? Юу төрлийн арга байна уу? Тэгэл ингээд датанууд нь ямар төрлийнх байна те? Questionnaire дата байна уу? Эсвэл одоо нөгөө log data байна уу? Гэл ингээд бүгдийг ингээд хийгээл. Тэгэл тэр үедэл би яг ингээд за юу ирсэн юм байт юм бэ? Судалгаа хийн гэдэг чи юм байт юм бэ? Дэмжлэгийн өгүүл бичнэ гэдэг чи юм байт юм бэ? За энэ докторийн хүчин хэдүүл нэг ингэж явах юм байна те. Гол зорилго нь одоо ерөөсөө энэ суралцах юм байна гэж ойлгосон. Тэгээд хамгийн нийт нь юу гэхээр би анх очихдоо нөгөө юм шил зүүдэг байсан. Тэгэхээр л та өөрөө мэдж байгаа тест ерөнхийдөө ямар тийм уушиг судал зүүдэг хэл зүүдэггүй шил зүүддэг байсан. Миний холын хараа айгуу сайн байдаг байсан. Одоо тэгсэн чинь би төсөөд ингэ шил зүүдэг болсон. Би шилээ авахаараа миний холын ямыг хардаггүй те. Гэх мэтчлээ
Ингэж басан тэгэл ингээд миний ингээд үсэн ингээд айгүй унжмалч гэх юм уу те. Стресс. Тий, айгүй тийм стресстэй. Айгүй тийм одоо дарамт гэж хэлээ. Тэгээ өөрөө сурж байгаа болохоор би тэр дарамт гэж хэлэхгүй. Би өөрөө туртаатаа сурж байгаа учраас тэгвэл айгүй тийм оюуны айгүй хөдөлмөр байт юм байна тий. Айгүй хэцүү тийм хөдөлмөр байт юм байна л гэж би бодож авчихсан. За судалгааны хувьд ерөнхийдөө иймэрхүү за этикийн судалгаа таны үр дүнээ хувьд ерөнхийдөө нь ярьчлаа тий. Тэгээд яг Тайванд ингээд доктороос сурахад тиймэрхүү шаардлагууд тийм байсан юм байна. За ингээд дүгнээтэй одоо энэ дээрээ судлаачаар ингээд ажиллаж штэ. Одоо магистрч бай, докторч бай, Монголд бакалаврч бай тодорхой хэмжээний судалгааг диплом хамгаалах хэрэг шаардлага үүсдэг штэ. За тэр хүмүүс таныг яг бүгдийг багшлаа зөвлөхөө гэж жишээлбэл одоо сайн судалгааны ажил одоо хийхин тулд эндээс эхэлж гэдэг ч юм уу мэдгүй одоо таны хувьд яг ямар зөвлөмж байна бол ийм чадварууд эзэмссэн байгаарай гэдэг ч юм уу тий. Ингээд нэг багшлаад зөвлөмж өгвөл судалгаа хийх тал дээр тий. Одоо хамгийн гол нь нэг сайн судалгааны материал гаргаж авах гэдэг шүү дээ. Тэхийн тулд энэ яах вэ? Оюутнууд маань. Би одоо сая ирснээсээ хойш ер нь хэд хэдэн багш нарын одоо их сургуулийн багш нарын тий магистр докторийн оюутнуудын одоо судалгаан дээр ажиллаж ер нь үзсэн байхгүй юу? Хянаж үзсэн. Одоо зөвлөгөө тэр хүмүүсийн бүтээлийг хянаад тэгээд ингээд зөвлөгөө өгдөг. Тэр мэрэгчлийн талаас нь ахис дэвшил гаргахын тулд ингээд зөвлөгөө өгдөг. Тэн дээрээс би ерөнхийдөө Монголын манай одоо энэ судалгаан тал дээр гараад байгаа сул тал нь юу байна вэ гэж ерөнхийдөө одоохондоо ингээд ажиглахад нэгдүгээр юу юм бэ? Одоо яг тэр академик төвшөнтэй харьцуулаад байгаа шүү дээ. Академик нөгөө чанарын төвшөнд харьцуулахад хамгийн чанарын төвшин гэдэг нь олон улсын судалгааны стандарттай харьцуулаад байгаа гэсэн үг. Одоо манай багш нар оюутнуудын бичиж байгаа нэг юм одоо юм төвшин байгаа тийм. Тэр тэгэнгუთ академик одоо тэр багш нар маань ингээд тэрийгээ ингээд орчуулад ч юм уу тийм. Олон улсын академик төвшөнд тавьж болно шүү дээ. Авичи гэсэн үгсэлтэй байж болно шүү дээ тийм. Олон улсын сэтгүүл өгүүлээ явуулах гэсэн. Тэгэнгуთ тулгарч байгаа асуудлууд. Тэнд юу тулгар тэр хоёрын хооронд ямар зүрэ гарч юу болж байна вэ гэхээр за нэгдүгээр нь дэж хэлвэн за хоёрдугаар болохоор нөгөө тэр одоо өмнөх судлаачдын бүтээлийг одоо өөрийнх дээрээ харьцуулж гаргаж ирэхтэй айгүй. Тэр айгүй чухал ахгүй олон улсын. Одоо research paper одоо олон улсын өгүүл эрдэмтдийн өгүүл гэж яг юу юм бэ гэсэн юм тодорхойлолтой шүү дээ. Тэгвэл тэр тодорхойлолтын дээр юу зөвлөх гэхээр судлаач тодорхой нэг сэдвийг аваад нотлохонд суйрлуулж удамшилгээний хэл найруулахаар бичсэн бичгэлийг удамшилгээний өгүүлэгч хэлнэ гэсэн тийм тодорхойлолт байгаа байхгүй. Нотлохоо гэсэн чухал юм байна. Тэр нь юу юм бэ гэхээр өмнөх судлаачдын бичсэн айгу одоо ойролцоо сэдвтэй өгүүлбэрүүд байдаг байхгүй. Одоо би одоо жишээлбэл суралцах ангууд боловсролын технологийн талаар ингээд одоо ингээд бичиж байна гэхэд надаас өмнө гарч ирсэн гэсэн шүү дээ. Тий, надаас өмнө тэр ингээ хэвлүүс одоо тэр 100 хэд гарч ирсэн гэх юм уу те. Нээс олон байж олон те. Хэвлүүс маш олон орны эрдэмтдийн бүтээлүүд өгүүлэлүүд за тэн дээрээ сурсан зөвлөмжүүд те баримтууд байгаад байгаа байхгүй юу. Тэрийг нотлоо гэж хэлээд байгаа. Тэнгууд тэрийг судлахтаа айгүй мó. Судлахтаа яагаад муу вэ гэхээр тэр өгүүлбэрүүдийг нь хаанаас олж авдیں۔ Те. Би одоо жишээл интернетэд суугаад ямар вебсайт руу ордгийг те. Ямар вебсайт ямар мэдээлэл сандруу ороод авчдгийг гэдэг мэдээлэл маань айгүй муу. Хаанаас олж авах? Хаанаас олж авах ерөнхийдөө яг. Хаанаас олж авдгийг та тэр ийм одоо вебсайтууд руу орох шүү. Тэнгууд яг академик хэмжээний академик нөгөө индекстэй сэтгүүлүүд ингэж байдаг шүү. Гэдгийг ерөнхийдөө жоохон сайн мэдгүй гэх юм уу? Тий. Тэнгууд тэр тэднийг ингэж гаргаж иж чаддгүй. Тэгэнгуудаа хэлний бэрхшээлээс болоод тэр тэднэрээсээ ингэж нөгөө өчнөөс ингэ нөгөө дүү шинжилгээ хийж натлахаа гаргаж өөрийнхөө нөгөө нэг ерөөсөө судалгаа гэдэг чинь өөрийнхөө нөгөө дэвшүүлж байгаа санааг л баримтан дээр тулгуурлаад гаргаж тавих гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгэхэд бол нөгөө нэг төрөмөг судлаачийг судлаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр судлаачдынхаа юу ингээ унших хэрэгтэй болтой. Одоо ингээд энэ яг надтай холбоотой хамааралтай мó үгүй мó тий. Эхлээд ингээ хайж олно шүү дээ хөрөөр ч юм уу. Эсвэл одоо тайтл гарч гарна ч юм уу хайж олно шүү дээ. Тэгэн гутлаа дараа нь тэрийг бүтэн ингээ унших хэрэгтэй болохоор зайгүй бас хэлний мэдлэг энэ шаардна. Тий. За нэгдүгээр тэгвэл хаанаас ямар өгүүл сайн чанартай өгүүлэг болох нь мэдэхгүй байна. Хоёрдугаар хэлний бэрхшээл. За тэгэн гутлаа дараа нь болохоор бүтцийн хувьд байна. За. Эзэмшлийн өгүүлч өөрөө яг ерөнхий тогтсон бүтцтэй. За. Тэр бүтцийн талаа яг бүтцийг баримталж бичдэг хүмүүс байна. Ерөнхийд нэг оршуулсан гэл. За одоо энийг хүмүүс явуулсан. Эдэг хүмүүс бүгдээрээ тийм гэж байгаа юм биш шүү би тийм сайн бичдэг хүмүүс ч бас
бас гэмээр хүмүүс ч басаа байна тий. Тэгэхээр зэрэнхий бүтцийн бас сайн байхгүй. Одоо жишээлбэл одоо эзэмшлийн өгүүл маань тий хамгийн эхлээд abstract-аас ахуулаад introduction за 17 онол result явна тий. Result-ийнхаа дараа discussion, conclusion, future direction гэх мэтчлэн за тэгэл implication тий хэрэгжүүлэлт тий ондын хувьд яаж хэрэгжүүлж болох юм practical implication гэх тийм ээ. Одоо яг практик дээр судлаад одоо би нөгөө зөвлөмж гаргаж ирдэг гэсэн шүү дээ. Тэр зөвлөмжөө практик дээр яаж хэрэгжүүлж болох юм гэдэг бас ингэж бичих шаардлагатай. Шийдэл гаргаж байгаа гэсэн. Тийм шийдлээ шууд ингэж бичвэл тэр маань илүү үр дүнтэй тий илүү уншигчд одоо жишээл би ч юм уу та одоо жишээл та миний өгүүлгийг ингэж аваад уншихад энэ хүн чинь ийм бичсэн байх шүү тий. Ядаж бүтсэн ингэ тодорхой байхаар нөгөө ойлгох уншигчд ойлгоход илүү ойр байдаг байхгүй. Тэгээ яг нөгөө нэг за энэ хүн ямар үр дүн гаргасан тий ийм үр дүн гаргасан энэ үр дүн онлын хувьд яаж хэрэгжүүлж болох практик яг нөгөө амьдрал дээр яаж болгож болох юм бид нар тэгвэл тий энэ зөвлөгөөг яаж хэрэгжүүлж болох юм гэх мэтчлэн энийг ингээ сайн гаргаж ирэхтэй жоохон таар байд юм болов гэсэн. Тийм тэгээд энэ бүтсэн дээр бас их сайн анхаарч авах хэрэгтэй гэж би боддتي. Нэр ямар вебсайтууд байдаг жишээлбэл тийм судалгаанууд ороод үнэтэй байд юм уу, үнэтэй байд юм уу тий. Тийм янз янзлаад энэ үнэтэй байна, үнэгүй байна. Одоо хамгийн хэрэгэлдэг хүмүүс судлаачдын одоо хөвлөсөн бүтээлүүд PDF-ээр ороод уншиж болдог юм байна. Тэр нь Google Scholar гэдэг. За. Google Scholar аюул айгу түгээмэл ахгүй. Сэдвээ ингээл бичээд жишээлбэл educational technology гэж юм. Learning хавар гэл бичингууд ойролцоо бүх ингээд нөгөө нэг юунууд ингээд гараад ирдэг байхгүй. Тэгэл мон тэгэл индекс нөөц төгөлийн чанар манар юм гараа ингээд гараад ирдэг хэвчлэмжлэлийн тоо. Тэнгууд эргээ шууд ингээд хэвчлэл хийж аваад шууд ингээд оруулдаг ч байт юм уу тийм. Судалгааны ажлыг хөнгөвчлсөн тийм програм эднэрийг манай багш нар бас жоохон мэддгүү. За. Тий. Одоо жишээлбэл ингээд ишлэл авахтаа одоо жишээл одоо бид нар нөгөө оюутан байхдаа ингээд одоо нөгөө ингээд footnote ингээд нөгөө word дээр ингээд бичдэг ингээд доор нь ингээд бичдэг шүү дээ нөгөө тэр зохиогч тэр тэгэл номын нөгөө сэтгүүлийн нэр тэгэл ам ингээд бичдэг шүү дээ хуудас дугаар магаар гэл тэгээ зарим нь ингээд одоо бол ингээд яг надад тийм тохиолдол ирсэн болохоор би яриад байгаа шүү. Одоо бол гараараа бичдэг. Хялбаршуулсан автомат референс төлөвлөд байдаг байхгүй юу? Google Scholar-аас өөрөө даунлоод хийж орж ирээд жишээл миний хэрэглэг EndNote тэр референс менежер tool хэрэгсэл байхгүй юу? Автоматар оруулж ирдэг бор дээр. Тэгээд тэн дээр ингээ орж ирээд тэгээд ингээд тэрийг ингэж гараар бичих нь ямар ч шаардлагагүй гэж би яриад байгаа байхгүй юу? EndNote-лөө оруулсан бүх одоо таны авж байгаа ишлэлүүд автоматар Word дээр доорно. Тийм EndNote дээр ч байж гэн Word дээр ч ингээ байж гэн тэрийг тэгэнгუთ одоо нөгөө сэтгүүл маань ямар нэгэн тэр ишлэлийн дагавартай байж болно шүү дээ. API гэдэг API style ч юм уу тийм ээ SQL инженерийн өөр style ч юм уу SQL бол одоо хуулийн одоо менежер суульд бичсэн тэр хууль зүйн салбарын Global гэдэг дагавар энэ байгаа байхгүй. Тийм дагавартай байж гэн тэгэнгუთ тэр дагавраа сонгочоор өөрөө автоматар яг тэр дагаврын дагуу ингээд ороод ичмэрдэг. Тийм жоохон юм хялбаршуулсан юм манай багш нар жоохон муу мэддэг тэгээд уламжлалт аргаар бичээд байдаг тийм. Тэр мөрөн дээр жоохон анхаарах. Одоо нөгөө нэг AI эднэрийг судалгаанд яаж хэрэглэх вэ гэлээд шүү дээ. Тийм нэр энэ ихийг нөлөөлж байгаа. Судалгааны ажил AI тийм. Би одоо жишээлбэл ChatGPT шүү дээ. Хамгийн наазахад жишээ. Одоо манай зарим ингээл натар ирж байгаа багш маань асуудаг байхгүй ChatGPT-г та ярина гэж боддог гэх. Судалгаанд хэрэглүүл. ChatGPT-гээс ингээл асуувал гараад ирж чинь ингээд бичил айгуул нэг юм жижигэн юм юу үрдэмжлийн өгүүл биш юм а гэдэг ямар нэг өгүүл хэмжээний гараал юм те. Тэгэл тэр минус ингээд гэхдээ ChatGPT мэдгүй юм асууж болно. Хэрэглэж болно. Тэрийг би хэрэглэхгүй гэж би бэрээс. Миний зүгээр өөр юм бодсон шүү те. Хэрэглэж болно. Тэр технологи хэрэглэж болно. Мэдгүй юм. Мэдээж хүнд чинь мэдгүй юм байх шүү те. Тэрийг энэ тэндээс ингэж ухацаар мэдгүй юм ингэ шууд асуухаар цаашаа биш. Орон л гаргаад ирж шүү те. Ашиглахын хувьд яг нөгөө өгүүлэлтэд оруулахын хувьд тэр бол асуудалтай. Шууд аваад ашиглана гэдэг бол мэдээж яаж бодсон угаасаа асуудалтай. Нөгөө талд яг тухайн сэдвэрийн нэмэлттэй байж ийж тэрийгээ давхар ChatGPT-ээр ашиглаад нэмэлт одоо нөгөө нэмэлт одоо санаа олдог ч юм уу те заримдаа ингээд маш олон өгөөл ингээд уншаад ингээд тарсуулдаг бүр ингээд тэрэндээ ингээд төөрөөд нөгөө нэг юм санаагүй гарцгүй болчихдог байхгүй. Тэгэнгუთ ингээд ChatGPT-гээс нэг юм санаа манаа ингээд асуухаар яг ингээд гаргаж ирдэг байхгүй. Тэгэнгუთ би ингэж болох юм биш те. Тэр ментор зөвлөгч байдлаар ChatGPT би бол ашигладаг. Тэгээ яг нөгөө ишлэл хийх оруулахдаа бид нар эрдэмтдийн өгүүлэл одоо тэр Google Scholar гэх мэтлэнтэй вебсайтаас аваад тий Google Scholar Web of Science гэх мэтлэн одоо хэд хэдэн зөндөлөөнүүд байна л да. Академик тийм. Тэгээ яг тийм байх манаас өмнө нэг синхрончлогч орж ирсэн байхгүй манайхад. Тэгээ тэр өрхөд тэгжсэн. Технологи ялангуяа ChatGPT ч юм уу эднэрийг өрхөд тодорхой хэмжээнд ашиглах нь зөвөө. Ягаад бид нар цаг хугацаа хэмнэж болохгүй гэж. Гэхдээ ашиглаж байгаа хүн ялангуяа эвдэм шинжилгээний ажил ч юм уу тэр орчуулга хийж байгаа
ямар хүн ашигладаг вэ гэхээр өөрийнхөө салбараа маш сайн мэддэг, мэдлэгтэй хүн л ашиглах нь зөвөө. Тэгэхгүй бол таны гэлдгээ шууд оруулаад тэр мэдээллийг аваад ингэх нь тэр маш их алдаатай дутагдaltaа аюулгүй. Эзэмшлэгийн нөгөө ч өөрөө нотлохоо цорилуулж хэрэгтэй. Гэтэл зүгээр нэг юм ChatGPT хулаа 50 гэдэг чинь тэр бол нотлохоо биш шүү дээ. Тийм учраас өмнөх судлаачдын инклюзэн тэр одоо тэр олон улсын дэлхийн хэмжээний датабазуудаас олж авч тэгэж нотлохоо оруулах нь илүү нөгөө академик тал руугаа илүү яс зүйтэй. Тэг илүү хүндлэлтэй байдаг гэж миний хувьд бол боддог. За баярлалаа. Одоо хоёлаа яг та нөгөө 50 PhD-г хамгаалсан хоёлаа нэг 50 талаараас жоох ярилцъя гэж бодож байна те. 50 нэр нь хэр байсан, ямар хуу орон байдаг юм байна. Очоод янз бүрийн соёлын шок юмтерт ч юм орж ирсэн үү те. Тэнхлээ соёл ярив. 50 руу 2018 онд явжлаа доктор зураг гад. Ямар ч лсэн тэр нэг онгоцны буудлаар байхад мэдж байгаа. Тэгээд хин тосч авах нь мэдэхгүй. Айгуу тийм харах явчихсан. Ерөөсөө таних нэг ч хүн байхгүй. Сургуулийнхаа юугаа мэйлэр холбогдоод нөгөө оюутны алба байдаг шүү дээ. Нэртэй ямарчсан би ингээд хэдний өдөр очиноо гэдгээ ингээд хэлсэн. Хэдэн цагаас боно гэдгийг хэлсэн. Гэхдээ яг намайг тэр хүн тосч авах уугүй юу гэдгийг нэг сайн мэдэхгүй. За ямар ч лсэн очсон байхад учир нь олдно гэж бодоод тэгэл ингээд буугаал очижсэн. Тэгсэн чинь хараа ингээд гараал ирсэн чинь миний нэр ингээд барьцсан. Тэрийг хараад байстай амар баярлалаа. Йоо намайг авах юм байна ашгүй дээ. Хариулах хүнтэй боллоо гэж бодож байгаа юм чи. Тэсэн дээр манай нэг оюутны хүн байсан. Тэгэл ингээд онгоцны бодлоос ингээд гарсан чинь бүк гэл ингээд амар чихтэй. Тавар мэдээс чихтэй халуугаар ингээд бүк. Бид нар чинь монголчууд ирүүхэн шүү дээ тий. Тэгэл би чинь халуун орны гарч ийм байт юм бол гэж бодож байгаа юм чинь. Өмнө би яг хоёр тийш явжсэн бодож яг тийм халуун орноор явж байгаагүй байсан бэл. Тэгэл өө хүн чи юу вэ гэл. Тэгэл яг ингээд тэгж бодон гортал ингээд автобусандаа сууж байгаа. Тачиг ингээд манай сургууль мунж руугаа яваад. Тэгэл нөгөө оюутны албан хүмүүс маань ингээд дагуулаад яваад хөрг амт ингээд чинь миний чамдаа мамдаа нэг барайл ингээд надад туслаад би араас нь ингээд нэг хүүхчиг ингээд дагаал. Юу ч мэдгүй хүүхчиг ингээд дагаал яв. Тэгэл нэг манай нөгөө доор одоо нөгөө оюутны бариад штэ. Манай сургуулийн ханлын гэдэг доор бит театр тажинд Пунжагийн тэр хажуудалд гэдэг. Тэгэл тэнд ингээд тэнд нэг магистр доктор оюутнуудаа байлгах юм хэлээ л. Тэгэл тэнд аваачаал тэгэл нэг өрөөрөө оруулдаг байхгүй. Тэгэл нэг оруулаад за чи энд одоо ингээд юм хоёр ортой ингээд энэ чи нэг интернет магистрийн хоёр ирэх юм байна. Чи энд байх юм биш үү? За тэгээ сайхан мараа гэдэг тэгэл ингээд явуулах гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь тэгэл ачаасан чинь нөгөө өөрөө нэг хөнгөө байсан учраас нөгөө кондишн ажиллуулаагүй. Тэгээд амар бөхчм халуун байсан байхгүй. Тэгээ би нэг юм ингээд хайсан ингээд харсан кондишн байна. Тэгээ нөгөө кондишныг нь ажиллуулъя гэдэг ингээд дарсан чинь нөгөө ингээд хятад хэл дээр тэгээд нөгөөг мэдгүй нөгөө яг яаж ажиллуулвал яг нөгөө сэрүүхэн яаж гэсэн мэддэггүй. Тэгээд нөгөө кондишн ажиллуулж чадав. Нөгөө хажуудлын интернет зохим ирнэ л гэсэн та хизээ ирэх юм бол гал нөгөө халуун өрөөнд чинь ингээд хөлсөө гожлоо суугаал байгаа шүү дээ. Тэгэл суугаад нөгөө охин маань ирдгөө тэгээд тийш өнө би тэгээд яг тэр чигээрээ тэгж үзчихсэн халуун өрөөнд. Тэг амар халуун тий угаасаа тийм бүчим болно. Орон готлоо бид нар чинь нөгөө нэг яд шүү дээ. Кондишн хасаагаал нөгөө гэрмэртэй тэгдэж шүү дээ. Тэгээд яг тийм өрөөнд тэгж би тэгж хонжсэн баг. Тэгээ бид тэр чинь яст би хаана хүрээд ирэх гэж бодчихсон баг. Ямар халуун газар вэ гэлээ. Тэгээ ямар халуун тэгээд хөлс гожол ингээд хооц муцсан алдал бид ч юм ийм нэлээд материалтай зузаах нь очсон. Өссөн ч байлаа. Тэгэл төвчл бизнес чинь баг унтаагүй би. Тэгэл өглөө нөгөө интернет зохио охин маань орж ялөө цаана минь чи кондишн асах байсан. Тэгээ нөгөө охин маань ингээд асаагаад хоёлаа ингээд асаагаад тэгэж ингэж ажиллаа. Тэгээд ерөнхийдөө тэгээ маргааш нь сургууль дээрээ очиод сургуулийнхаа кампус юм уу хараад ой сургууль чинь ийм байд юм биш үү те. Сургууль чинь бүтэн ийм кампусаараа байд юм биш үү гэж ингэж хараад тэгэл кампусээс гарах шаардлагагүй бүх хэрэгцээг хангаж. Тийм тэнд ерөөсөө бүх юм байд юм. Кампус дотроо ерөөсөө оюутны хотгон дотроо бүх юм байд юм байна. Сургууль чинь ийм байд юм биш. Тэгэл ингээд анх кампус руу гарах нэг л амар том санагдаад идэвсэн. Тэгээ сүүл би ингээд багшаас асуухад Пунжагийн кампусад айгу том санагддаг гэхээр үгүй шүү дээ. Энэс том кампустай сургуулиуд байдаг шүү дээ. Тийм гэдэг жисэн байхгүй. NTU энэ төр ч юм бол амар. Тий харин энэс том Пунжаа чинь жижигтэй орно шүү дээ гэдэг гэсэн байхгүй. Тэгээ би анх ингээд харахад бүр айгу том кампус байх шиг санагдаад. Тэгэл дотор нөгөө урамбал юу та тэгэл нөгөө дотор хэрэм чавж байгаа шиг тийм. Тийм тэгжсэн тэгээд ер нь 50 миний амьдрал бол миний гэр бүлд айгу сайн нөлөөлсөн. Миний хүүхдэд айгу сайн нөлөөлсөн. Одоо миний хүүхдийн одоо тэр эрүүл мэндийн асуудал айгу сайн нөлөөлсөн тий. Тэгээд ерөөхдөө маш их дурсамжуудыг
Одоо саяны дөнгөж эн чин дөнгөж эхний 2 өдрийн ингээд эхлэлийн шок мок ингээд дурсамж авах энэ болон ч одоо ингээд бодоход дурсамж болоод үлдсэн баг. Тэгээ маш их дурсамжуудыг бүтээсэн маш тийм сайн хүмүүстэй би одоо найзууд байна тий. Тэгээд сайн хүмүүстэй би хамтарч ажилласан. Тэгээ тийм учраас би ер нь бол 50-нд хайртай. 7 жил амьдрахаар баг ингээ 2 дахь их орон шиг болчдөг. Миний амьдралыг нэг түвшнээс нөгөө түвшин дараагийн түвшинд тавиадсан тийм газар байхгүй. Тий. Яг тий хүмүүс ямар ч орчинд очсон одоо 50-аач, Америкч, Германч хитэж байгаа. Яг бүгд таалагдах болоогүй тий орчин бол янз бүр байгаа. Хүмүүний кейс өөр шүү дээ тий. Яг 50 бол мэдээж боловсрын тал дээр маш сайн орно. Танаас сургуулж гэсэн аюу сайн сургууль. Тэгээ сая та бас дурдж байгаа шиг байсан. Саяхан нэг үнэлгээ 50 эрүүл мэндийн систем дэлхийд тэргүүлж илээ. Тэгээд яг эрүүл мэндийн үйлчилгээ тэр даатгалын систем маш сайн хөгжсөн тий. Тэгээ тэрнийг бол та тодорхой хэмжээнд ашигласан юм биш үү? Тий, тэрийг бол би бүр ингээд бүрэн утгаар нь ашигласан байхгүй. Бүр ингээд хүүхдэд дээр өөр ашигласан байна. Яг манай хүүхд жоохон нөгөө зүрхний асуудалтай байсан л да. Тэгээ тэрийг ингээд нөгөө Монголд ерөнхийдөө жоохон нөгөө хаал яг ингээд зүрх нь өвдөхөд тухайн үед ингээд их налхас дээр ч юм очивол тий зөвхөн нөгөө ийм антибиотик юмгаар ингээд даруулаад 7 хоног хэвтэл тэгээл ингээд явдаг байсан. Тэрийг яг ингээд бүтэн ингээд хаалгаа хийгээд зогсоож ингээд чадаагүй байхгүй. Монголд болохоор тэгэж чадаагүй. Тэгээл яваад идэгсэн. Ер нь бол ерөнхийдөө ингээд 6 манай хүүхд одоо 7 настай 50 ирсэн шүү дээ. Ер нь бол ингээд 6-7 жилийн тийм манай гэр бүлийн тийм зовлон байсан байхгүй. Тэгээ хүүхд маань ч өөрөө тэрнээсээ амар ингээд хэцүү байдаг байсан. Тэгээл тарина ингээд уйлал ээж аваа би өвдөд штэ гэж ингээд уйлаа. Тэгээд яг нэг коронавироноос болоод би нөгөө хүүхдээ бас авчиж ирж чадаагүй удсан л да. Тэгээд хүүхд маань нөгөө улс орнууд хилээ хаагаад тэгээд 7 настайдаа л манай хүүхд ирж байгаа байхгүй. Тэгэл би чи нөгөө тэнд сурдаг байсан учраас нөгөө оршин суух карттай тэгэн гууд тэнд сурдаг байсан учраас миний хамаарал болоход манай нөхөр хүүхэд хоёр бас оршин суух карт авч болно тийм ээ ирж очиж болно. Тэгэн гууд ирснээс хойш 6 сарын дараа нөгөө эрүүл мэндийн тэдний нөгөө national insurance гэдэг чинь үндэсний нөгөө даатгал эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болдог. Тэр өстэй аяйгуу том даваа тал байсан. Чи хэд үйд үлээ нэг. Тэр чинь 1 сарын төлөвнө. Нэг семестрийн Монгол мөнгөөр чинь 4,000 янтай 4-5,000 янтай хавцаа эдик гэхээр одоо тэр 400-500 мянга хавцаа семестр тэр хавцаа аяйгуу хямдхан байсан. Чинь сарын одоо манай нөхөр хүүхд хоёр хуваараа төлжсэн байхгүй юу? Тэр чинь сарын нэг зам Монгол мөнгөөр 90,000 авчих. Тэрэндээ бүх үйлчлэгээ тэрэндээгээд айгуу гоё юм. Ерөөсөө ямар одоо эмнэлэг дээр очиод ингээл хаалганд ороод үйлчлэгээ аав штэ. Тэнгууд чи одоо ингээл 200 хэдэн мянган $50, 300 мянган $50 ингээл гарангууд 90% нь хөнгөлөөд 10% нь өөрсдөө тулдаг ямар ч төлбөр гарсан. Тэгээд жишээлбэл 200 мянган $50 гарлаа гэхэд чинь 20 сая төгрөг байлаа гэхээр чинь 18 сая ойролцоогоор 18 саяыг нь одоо нөө даатгалаас нь төлөөд одоо 2 саяыг бид нар өөрсдөө төлдөг юм. Манай хүүхд дандаа тэгж хэмжлүүлдэг байсан баг. Тэгээд 50 хэмжлүүлээд. Тийм тэгээд 50-нд тэгээд манай тэр даатгалд орох эрх нь үсээд 6 сарын дараа эрх нь үсээд тэгэл эмнэлгээр яваал. Тэгэл нөгөө Тайчунгийн тэнд нөгөө China Medical University гэл эмнэлгүүд штэ энэ хүүхдийн тасаад дээр ингээл очивол тэгэл эмнэлгээр явал зүрхний юм ингээд тэгээд тэнд бас айгүй азтай тохиоллоор манай хүүхд зүрхний хэм алдагдал гэсэн онцтой байсан байхгүй. Тэрүүгээр ингэж мэрэгсэн тэм эмчтэй таарад нэг удаа нөгөө яг биений үдсэн үед нөгөө яралтай тусламж дээр очсон чинь тэр эмчин яг нөгөө China Medical University-ийн тэр эмчин яг бэж таарад тэгэн готлоо манай хүүхдийг гадарсан байгаа байхгүй. Тухайд яг тэр хэмжтэй яг сайн ярьж чадаагүй энэ нөгөө яралтай тусламж дээр очсон болохоор айгүй хэмээнгүй ажил бодлохтой ямар ч нэг тийм яваад ирсэн би анзаарсан баг. Тэгээ манай хүүхдээ юм ингээд үзээдсэн. Тэгсэн чинь яг маргааш нь тухайд ингээд гайгүй болчаал тэгэл дарагдчихал за одоо гэртээ хайж хөнгөтэй та ер нь нэг хэвтэх шаардлагатай биш хүүхдээ юм уу тэгэл маргааш нь гэртээ очил байсан маргааш өглөө нь яг тэр хэмжээ нөгөө нэг миний бүртгэлээс л харсан юм шиг байна. Над руу залгаал би ингээ өчтөр ингээ та хоёр ингээ харсан амьлаг дээр ингээ явж байгаа. Тэгэхэд нөгөө манай нөхөр Америкт байсан байхгүй юу? Тэгээ тийм болохоор ингээ бид хоёр хойлохнаа байсан. Тэгээд ингээ харсан юм а тэгээ ингээ хүрээд ирсэн тантай уулзах асуудал байна. Танай хүүхдэд чинь айгаа асуудалтай юм байна. Гэл тэгэл тэр хэмжээ би бодохдоо ийм бурхнаас илгээсэн юм байх гэж бодоод байдیں۔ Хөөр хинтэй буцаад. Тийм ингээ өөрөө ингээ над руу ингээ таалж байсан. Баггүй ми тэр бүртгэлээс л дугаарыг харсан. Уусаа нөө яатаа тусам дээр очиж хамаг юм ингээ хөтгөлөөр үлдэн ш. Тэгээд тэр минь бурхнаас ирсэн хүн байх гэж би боддог байгаа. Одоо ингээ бодоод тахад тэгээ би яг нэг бурханд нэг итгэдэгтэй биш. Зүгээр ядуу юм ингээ нөө учир шалтгаантай болдог. Тийм ээ. Сайн явбал нөө зүр замаар явбал сайн байдаг ч юм уу, сайн хүмүүстэй таардаг ч юм уу. Тийм юмд би байдаг гэдэгт итгэдэг байхгүй юу?
Тэгэл тэр эмчтэй ингээл уулзаал ингээл хаалганы юм уугаа төлөвлөл бүх ингээл шинжилгээ. Тэгээд 50-ны тэр эмнэлгийн гол юм бас нэг гоё юм. Одоо нэг ингээд даатгалаар ингээ үзүүлнэ шүү дээ тий. Үзүүлчихэд за тэгээ шинжилгээ айгүй олон тосны юм ингээл бүх төрлийн шинжилгээ өгөх болно шүү дээ. Тэгэн гууд тэр нөгөө шинжилгээнүүдээ зүгээр яг тэр үнээрээ нэмэлт юу ийш тийшээ явахгүйгээр тий одоо нэг шинжилгээний газар өөр эмнэлэг рүү ч юм манай Монголд тэгж явдаг шүү дээ тий. А тэр нь тэдэн төгрөг гэж тустай үү. Тийм биш. За та доошо буугаад цэсний 6 авахулчих тий. Тийшээ 2 3 давхар гараад цусныхаас бусад ингээ шинжилгээнүүдийг өгч. Ингээ ямар ч тийм нэмэлт төлбөр авдаггүй. Тэр нь бүр ингээ амар гой санагдчихсан. Хөө ямар юм бэ. Тэгээд манай хүүхд ингээ ханиад түрлээ тий. Ханиад түрээд ингээ эмчтэй үзүүлэлээ гингууд нөгөө эмчтэй ингээ үзүүлэхээр эмийг нь давхар өгчдөг тий. Тавс мэдж байгаа байлгүй тий. Эмийг нь давхар өгчдөг. Зүгээр ингээ нөгөө манай Монгол шиг эм бичиж өгөөд тэрийг эмийн сангаас аваараа гэдэггүй. Эмийн давхар өгч тэр нь ингээ төлбөртөө орчдөг, даатгалтай орчдөг. Тэр мөр ингээ санхүүгийн хувьд айгүйх тийм юу гэмтэртэй одоо манай бид гурав ч ингээ залуу гэрүүлтэл орно шүү дээ. Тэгэж анх ингээ зүрхний хаалганд орж ирсэн. Тэгээд дурангийн хаалга бас айгүй сайн хөгжсөн юм билээ. Манай хүүхдэр зүрхний хаалганд орохдоо дурангийн хаалга орсон байхгүй. Тэгээ би бодохдоо зүрхний хаалганд орох нь энэ одоо энэ ямарсан энэ хоёроос нь ингээд одоо энэ хэсэгт ингээд хүний зүрх рүү явсан юм судал байт юм байна л. Тэрүүгээр ингээд юу оруулаад дуран ингэж оруулаад тэгээд ингээд танаа хүүхдийн зүрхийг ингээ хөлдөг ч юм уу эсвэл нэг баар нь хийх ч юм уу те ингээм хоёр арга байт юм аа тэгээд аль нэг нь сонгож байгаа тэгээд жимчлээ шүү хаалгаа тэгж явдаг шүү гэд. Тэгэл ингээд хаалханаас гараад ирсэн чи манай хүүхд нэг том хоёр бинтэн дээр ингээд наац. Тэгээ ингээд наацсан тэгэл ерөнхийдөө ингээд унтаагаар ингээд гацсан байхгүй. Тэгэл би за эннийхэн цаана нэг л том юм юу байгаа юм байна та. Шарах сориг байгаа бах та. Зүрхний хаалгаа чинь айгүй хүндэл хаалгаа байж таараа гэж бодоод. Тэгэл дараа нөгөө соригч нь орж ирэл за нөгөө бинтээ солих юм байлээ гэлдэг байхгүй. Тэгэл за харъя гэл тэгэл ингээл нөгөө ингээл авчиж юу ч байхгүй. Ямар ч зүссэн шарах байхгүй. Ямар ч юм одоо гойцсон цус муу сорим морив ерөөс юу ч байхгүй. Тэгээд би нөгөө асууд байхгүй. Хөө энэ юу хаалгаас юу хаана байгаа ингээд гэсэн чинь энэ ингээд өдөлдөг байхгүй. Тэгсэн чинь ингээд зүгээр ингээд одоо би ингээд зүгээр хатгацсан юм шиг. Жижиг юм нөх байгаад байгаа байхгүй. Тэрнээс нэг жоохон ингээд цус ингээд хаалт ингээд гараад зэрэг ингээд арчсан. Энэ юм уу гэдэг. Тэ энэгээр ингээд дурангийн хаалга ингээд явагддаг. Гэ тэрэнгуй тэр нь яадаг гэхээр хүүхдэд дараа нь ямар ч тийм хүндрэл байдаггүй хаалгааны тийм сорив шарах байдаг. Одоо манай хүүхд 50-нд хэдэд удаа хаалгаанд орсон боловч ямар ч тийм сорив байдаггүй. Шарах байдаггүй. Тэ идэгцэн. Одоо манай хүүхд тэрнээс хойш зүрхнийг ч удаа өвдөөгүй. Аюу хаппи байгаа. Тийм бидний ингээд нөгөө манай гэр бүлийн одоо тэр 6-7 жилийн хэрэгцээ асуудлыг 50-нд тэг шийдсэн. Тэгээ 100% өндөлбөргөө даатгалаар өндөлбөргөө шийдсэн. Яг 100% гэхээр 90% нөгөө нэг даатгал маань шийддэг гэсэн шүү дээ. Тэнгууд манай хүүхд чинь тийм нөгөө сургуульд орсон. Амьдарч байгаа юм чинь. Тийм үү. Тий. Зүгээр нөгөө нэг баг сургуульд ингээс орсон манай хүүхд чинь. Үн төлбөргүй. Тий үн төлбөргүй. Тэдний нөгөө нэг паблик сургууль ахгүй. Тэнгууд үн төлбөргүй шүү. Тэгээд нөгөө амьдрах үедээ учраас хүүхдийн сурч болно. Тэгэнгүүт тэр нөгөө баг сургуулийн тэр хүүхдүүд чинь нөгөө баг сургууль 50 чинь нөгөө баг сургууль дунд сургууль ахлах сургуулийн тустай байдаг шүү дээ. Тэнд сурж байгаа хүүхдүүд чинь нөгөө юу яа гэм бэ? Амь насны одоо миний бохоор тэр амь насны эрүүл мэндийн даатгал юм шиг байгаа. Тийм даатгалд ингээд хүүхдүүдэд ингээд нийтээр хамруулт юм байна. За хүчээр биш. Гэхдээ ер нь бол эцэгчүүд ингээд хамруулцдаг. Тэгээ тийм даатгал анх нөгөө багш ингээд тайлбарлал энэ даатгал гэдэг юм аа. Энд очил өмнө хэрэгтэй шүү. Янз бүрийн асуудал гарвал одоо ингээд буцаа олголт өгдөө шүү. Эмнэлгийн бичиг баримт дээр чинь тулгуурлаа. Тэгээд нөгөө нэг бичиг баримтаа нөгөө багш нь өмнө хэлжсэн болохоор нөгөө 10% ингээд төлсөн, үлцэн 10% төлсөн. Тэгэл угаасаа хаалганд орсон гэсэн эмнэлгийн бичиг байна те. Тэрийгээ нөгөө даатгал дээр авчиж төсөн чинь буцаагаад нөгөө үлцэн 10% өгчөж байгаа байхгүй юу. Тэгээд 100% тэгэж анхаа зүрхний тэр хүнд том. Тэр айгүй том хүнд хаалгаа байсан. Ингээд би тэр хаалгааны өрөөнд нь ороход өөр одоо бусад сургуулийн одоо нөгөө тунхагийн хажууд байдаг сургууль чинь биш эмнэлэг чи ямар эмнэлэг вэ? Тийм нэг цэргийн эмнэлэг болов нэг тийм эмнэлэг байдаг шүү дээ. Тэрний яг нөгөө зүрхний нөгөө мэрэгсэн эмчим ингээ ирсэн. Бүр 20-30 тонны баг маа. Би бүр ингээ хаалганы өрөөнд нь ороод бүр ингээ сүрдэжсэн байхгүй. Ямар амир юм бэ? Би бүр ингээ өөрөө сүрдээд тэгээ манай хүүхд ингээ орон дээр ингээ унтцсан байжсан байхгүй. Тэгээд тийм хаалгаа байсан. Тийм хаалгаанд тэгэж 100% тэ одоо Монгол мөнгөөр ч одоо 20-30 сая төгрөг байгаа шүү дээ. Тэгэж үнгүй орж ирсэн. Тэгээ өчнөө бас дараа нь нэлээд хэд хаалгаанд ч манай хүүхд ерөөс дандаа тийм байдлаар орж. Маш гоё тийм үйл явдал те одоо ингээд ирүү саруулалаа ингээд явж очив. Одоо манай хүүхд тэрнээс хойш нэг ч удаа өвдөөгүй, зүрх нь өвдөөгүй. Тийм танаа гэр бүлийн одоо тэр их хэцүү ингээд 6-7 жилийн тэр зүйлчин ингээд дууслаа шүү гэж хэлж байгаа юм шиг те. Ингээл фүк гэх ингээл
амар тэр бүр канашаа гэдэг миний яг мэдрэмжинд ингээ одоо л үлдсэн мэт те. Тийм болохоор манай гэр бүл айгүй сайн нөлөөлсөн. Айгүй олон мундаг хүмүүстэй намайг уулзалсан. Тийм. Тэгээ би өөрөө ч ингээ мэргэжлийн хувьд те өсөж дэвдсэн те. Тийм тэгээд ер нь надад сайн нөлөөс манай гэр бүлийн хувьд сайн. Тэгээ одоо бол ингээ саяхан нөгөө 7 сард ирсэн болохоор жоохон санаад идэг. Тэгээ манай хүүхдүүд асуугаад идэг тийм. Ээж аваа юу авчихгүй 50 явуулах юм уу? 50 явъя л да би ингээ багшигээ санаад байна. Ангийнхныгаа санаад байна. Ганцхан явж идэрээ төхөө гэл ингээ асууж хэлээ явах юм. Гэл асуугаад идэг. Хүүхд чинь хэдэн жил сурсан сургуульд? 3 жил 1-ээс 3 дугаар анги хүртэл хятад хэл дээр. Тий, хятад хэл дээр. Хятад хэлээс сурсан. Анх чинь нөгөө нэг аачгүй орж байгаа чинь манай хүүхд чинь тий. Тэгэл ерөөсө шууд тэр чинь нөгөө сургуулийнхаа ганц гадаад хүүхдэн болоод орж байгаа байхгүй манай хүүхд чинь паблик сургуульд оруулсан учраас. За тэгээд ямар ч хятад хэлмэлгүй шууд явж ороод тэгээд явцтай хятад хэлээс сураад. Тий, тэгээ хүүхд чинь нөгөө нэг тэр тоглож байхдаа эхлээд ярианаас айгүй их сурд юм байна хүүхд чинь. Ингээл яриа нөгөө ойр зургийн хэрэглээний юм уу контакт хийж байгаа шүү дээ. Тэрнээсээ ингээд сураад тэгээд дараа нь ингээд бичил. Одоо манай хүүхд ханд манзаг айгүй гой бичсэн. Тийм. Энд бас нөгөө тэгээ багш нар нь бүр ингээд хэлээд нөгөө 50 багш нар аягүй их хэлж байсан. Танайд аягүй гой бичдэг. Ханзыг бүр аягүй гой бичдэг гэл. Тэгээ манай хүүхд ханз манзаг аягүй гой бичдэг. Яг дараалалын дагав бичсэн. Нэгдүгээр ангиас нь болохоор. Тэгээ одоо манай хүүхд одоо энэ нөгөө тийм учраас тэрийг нь жоохон ингээ хөгжүүлээд өгнө чадвал аваа явуулсан ч одоо хятад сургалттай хувийн сургалт манай хүүхд сурдаг байхгүй. Зүг. Одоо л ямар ч асуудалгүй шүү дээ. Угаасаа суурьас сайн тавиад яасан. Тийм тэгээ цаашдаа өөртөө ч бас хэрэгтэй юм болоо гэж. Тэгээ гих мэтчлэн тийм амьдралын тийм сайн сайхан зүйлүүд одоо ингээд бодож хахад 7 жилийн амьдралд өгнө бодож хах тийм дурсамжууд ашиг байдаг. Маш их байдаг. Тэгээ манай нөхөр хүртэл хэлдэг байхгүй юу. Ингээд заримдаа бит 21 санаад тахын тий манай нөхөр хүртэл харин тийм тий нэг явах юмсан тий гоё ээж тий. Айгу нөгөө нийгэм нь айгу амар тайван штэ тий. Хүмүүс нь гоё найрсан. Тийм найрсаг тий. Тайван бүх зүйл чөлөөтэй тий. Тэгээд яг нөгөө талд амьдралын чанар маш сайн. Европын орнуудтай ойролцоо гэж баг адилхан мөртлөө. Яг нөгөө бидний хөдөлж авч байгаа зүйлсүүд маш хямдхан байдаг тий. Тэр орнуудтай харьцуулахад тэр нь айгу гоё. За маш их баярлалаа. Хоёулаа өнөөдөр ямар ч хэлсэн би болж чадхаараа асуултууд асуусан гэж бодож байна. Судалгааны талаар өөрийнх нь судалгааны арга зүйн үр дүнгийн талаар ярилцлаа, тайвны талаар ярилцлаа тий. Гадаадд ингээс орох байгаа хүүхдүүдэд өгөх зөвлөгөө байвал юу гэж хэлэх вэ тий? Тэр Монголдо сурсан дээр гэж боддгоо гадаад боломж юм байвал сураад ингэ явсан дээр гэж боддгоо. Энэ талаар та өөрийнх нэг санал бодлоо зөвлөмжтойгоо хамт өгөөд ярьцлаад тасах. Яг хүний өнцөг өөрөө ээж магадгүй тий. Зарим нь Монголд очиж сурах, Монголда бай, их орондоо бай гэсэн хүмүүс байна. Зарим гадагшаа явж. Миний хувьд бол гадагшаа явж сурсан дээр гэдэг. Тийм одоогийн яг миний энэ одоо 7 жилийн үйл бодол төр туршлага тэр олон түүх дурсамж те. Одоо миний байгаа байдал гэдгийг харахад гадагшаа явж сурсан хүнд хамаагүй илүү юм суулгаад юм байна. Хүн хамаагүй илүү боломжуудыг нээж өгд юм байна. Ирээдүйд нээж өгд юм байна. Хэрвээ танд гадагшаа явж сурах боломж байгаа л бол тэр боломж гарч ирсэн л бол явах хэрэгтэй л гэж байна. Анх намайг тэгжсэн байхгүй юу? Нөгөө шүр эрдэнэс би нөгөө ингээд сургуулиасаа сургалтын төлбөрийн тэтгэлэг авчаад тэгээ яг нөгөө амьдрах тэтгэлэг бол байхгүй. Бас мөнгө хэрэг болно шүү дээ тий. Тэгээ нөгөө байрны мөнгө тэгээл зардал мартлын мөнгө бүтэн тэтгэлэг бол биш байхгүй. Тэгчээр би яах вэ багшаа гэж чи явсан л чи явах хэрэгтэй. Явсан байгаад яаж игээл болно билгээ. Тэгчихсэн баг. Тэгэл би за юу нь явсан гэр юм байна. Яаж яаж хийж байгаа л явъя гэлээ энд нөгөө унжсэн машин дээргээ зараал тий. Тэгэл ингээ нөгөө гэр бүл нөгөө аав ээж ах ээж одоо манай миний өдөө зэрэгтэй явж байгаа нь бас тэр хүмүүсийн үлээ. Тэрийг бас хэлмээр энэ. Миний одоо гэр бүл, миний хань, миний нөхөр тий, миний хүүхэд, миний одоо аав ээж, миний ханы аав ээж тий. За тэгээд миний эгч, манай эгч айх мундаг хүн байдаг байхгүй. За тэгээд миний ах байна тий, дүүнэр байна. Тэр олон миний гэр бүлийн тэр хүмүүсийн дэмжлэг айгүй их байсан. Тийм учраас би өдөө ингээд 7 жил тэр докторын тэр 5 жил те тэр их зүү жилүүдэд ингээд тэднэрийнхээ хүчинд тэр мотивацнд ингэж явдаг гэсэн байна. Тэгээ хажуугаар миний одоо энэ мундаг энэ ментор болж байгаа энэ багш нар байна те. Гэхдээ надад ягаад ч юм амьдралын чухал үед надад ингээд ийм зам байдаг шүү, ийм зам байдаг шүү, ийм байдаг шүү гэдэг ийм хэлж өгөх хүмүүс гарч ирээд байдаг байхгүй юу? Ингээд тийм хүнтэй уулзаад байдаг. Би тэрэндээ айгүй баярлдаг байхгүй. Анх тэр намайг хүүхдээ хүртэл ямар сургуульд оруулахаа мэдэхгүй байж хат манай тэр профессор багш тусалж байсан байхгүй юу? Ийм сургууль надаа багш нь яриад өгье. Тий, багш нь яриад өгье. За яг бол тэр 50 хүмүүсийн гоо мөн чанар. Тий, яг мөн чанар. Энэ
манай хүүхд ирсэн ингээ мэдж байгаа байхгүй би нөгөө фэйсбүүк дээр ингээ пост тавилаа та хүүхд маань ирчлээ гэл тэгэнгүүт нөгөө ингээ надаас дараа ингээ уулзах асууж байгаа хүүхд нэрсэн гэсэн удаан байх юм уу амьдрах юм уу хамт байх юм уу амьдрах юм бол яах юм сургууль нь яах юм гэл надаас ингээ өөрөө асуугаад тэгэл би багшаа харин сайн мэдэхгүй байна ямар ч гэсэн нэг сургуульд оруулах та тэгээд одоо яг хаана очих юм мэдэхгүй хинтээ уулзах мэдэхгүй байна тий сургууль дээр нь очиж болох юм уу болохгүй юм уу эсвэл өөр газар очих хэрэгтэй юм уу тэгэнгүүт ингээл багш ингээл за багш нь манай хажууд ойрхон сургууль байна баг сургууль гэдэг тэн дээр багш нь очиод уулзаад эхлээд би уцаар яриад байгаа. Тэгээ болон гэвэл гурлаа хүүхдэд дагуулад өөртөө чинь хөтүүлээд дөрүүлээ авчи. Тийм хүмүүс надад ингээд хараад байдаг. Ингээд тэр нь би бүр ингээд одоо ингээд бодоход надад бүр ингээд амар гоё идэг байхгүй юу? Тэгэл гих мэтчил миний тэр багшийн амьдралд ороосон хувийн нэмэр тусламж амар их байдаг. Би энэгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр дариулаад явах хэрэгтэй. Гол нь бууж өгөхгүй байх хэрэгтэй тий гадагшаа явж юм үзэх хэрэгтэй юм үзэх нь нэгдүгээр олон төрлийн хүмүүстэй ажиллана олон улс орны хүмүүстэй ажиллана тэгэнгүүт тэг хүн байх гэдэг нөгөө нэг маш суудаг тий хүнтэй яаж хайр суудаг гэдэг маань суудаг тэгээд боломжийг олж хардаг илүү нөгөө нэг хайрцагнаас гарч сэтгэх тий тэг хүний хувьд төлөвч тийм болов арай Монголын иргэн гэхээс илүү дэлхийн иргэн болоход чиглэгдэх тийм болов гэж би баасан. Тэгээд ингээд яваад очисон байхад ямар ч байсан болдог. Би чадна гэсэн итгэлтэй зөв замаар явж байхад амьдралд ингээд туслах тийм хүмүүс ингээд гарч ирдэг. За баярлалаа. Тэгээ таны цаашдын судалгаа эрдэм шинжилгээний ажил амжилт хүсье. Тэгээ маш миний харж байгаагаар бол энэ Монголын дээд боловсролын салбарт маш сайн үр дүнтэй тийм эрдэм шинжилгээний ажил. Энэ бол тусаагаар шиг ажлууд бий болоход таны оролцоо маш хэрэгтэй гэж миний зүгээс ойлголоо. Тэгээд олон энэ судалгааны ажил хийж байгаа залуучууд тийм багш нарт ментор болоод олон одоо мундаг одоо олон улсын сэтгүүлүүдэд Монголын чанартай судалгааны ажлууд хэвлүүлэгдэж цаашлаад Монгол улсад байгаа энэ ихтэй сургуулиудын чанар дээшилж тийм тэгээд Монгол ч гэсэн гадаад одоо боловсрол эзэмших тэр чанартай боловсрол эзэмших нөхцөл байдал Монголд бий болоход илүү нэмэр оруулаарай гэж хүсээрэй. Баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа гоё өрөөл байна. Тэр өрөөл нь Батар шалтгаан баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.